Хэрвээ таны таньдаг хэн нэгэн 2004-өөс 2008 оны хооронд бүгд найрамдах Солонгос улсын Инчон орчмоос сургуу алга болсон бол энэ хэргийг заавал сонсоорой. Учир нь уг хэргийн хохирогчийг Монгол хүн байж магадгүй хэмээн үздэг бөгөөд генийн шинжилгээ нь үүнийг баталдаг. 2016 оны 4-р сар Инчон Чончондун. Тухайн үед энэ хавьд залуу хүмүүс бараг л амьдрахаа болчихсон хуучин орхигдсон газар болсон байсан бөгөөд хуучин байшингуудыг нь дахин төлөвлөж нурааж эхлээд байлаа. Ингээд 3 давхар нэгэн хуучны байшинг нурааж эхэлсэн бөгөөд нураалтын ажилтан гадна байрлах шатны доод талыг нурааж байтал өөдөөс нь бөөрийнхий цаагаан зүйл өнхрөөд гараад ирсэн нь хүний гавлын яс байх нь тэр. Айж гайхсан ажилтан цааш нь лавшруулаад хартал түүний нурааж байсан 120 см-ийг харьцах 40 см хэмжээтэй жижиг дөрвөлжин цементэн зутгамал дотроос хүний арга яс гараад ирэх нь тэр. Тухайн зутгамал нь гадаа 0-ын хажууд буюу шатны доод талд байрлалтай байсан бөгөөд ямар нэгэн байдлаар хан биш, шатны ивэсч биш байсан ба зүгээр л зай ашиглаад блокоор өнгөлөөд цементээр зутгачихсан тийм зүйл байв. Ийхүү цагдаа нар хэргийн газарт ирж үзлэгээ эхлүүлсэн боловч цогцос тэр чигтээ ялцраад дуусчихсан зөвхөн үс ясн л үлдсэн байсан юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч нь эмэгтэй бор өнгийн үсний будгаар үсээ бутсан 162-оос 170 см орчим өндөртэй 20-од настай буюу 30 нас арай хүрээгүй доод талын нэг шүд нь унсан боловч нас барсан хонь нь унсан байх магадлалтай гэх дүгнэлт гарсан ба хамгийн анхаарал татах үтсний зүйл нь Солонгос хүн биш гэх дүгнэлт гарсан. Хохирогч эмэгтэйн арга ясанд хийсэн генийн шинжилгээгээр эмэгтэй Монгол хүнд байдаг генийн дараалалтай. Ийм генийн дараалал Солонгос хүмүүст төдийлөн нийтлэг биш учраас цагдаа нар хохирогчийг Монгол, Хятад, Япон хүн байх магадлалтай хэмээн үзсэн. Гэхдээ биеийн өндөр нь Хятад болон Япон эмэгтэйчүүдийн дундаж өндөрөөс өндөр байгааг тооцвол Монгол хүн байх өндөр магадлалтай. Хохирогчийн хурууны хээг сэргийн гадаад иргэдийн хурууны хээний сантай тохируулж үзсэн боловч тохирсон илэрц огт гарч ирээгүй учраас түүнийг 2011 оноос өмнө бүгд найрамдах Солонгос улсад ирсэн хэмээн үзсэн. Учир нь 2011 оноос хойш Солонгост ирсэн бүхий л гадаад иргэдийн хурууны хээг нь авч байж хил нэвтрүүлдэг болсон. Хохирогч эмэгтэй хувьд зогтсон олцсон байрандаа амьдардаг байсан байж болзошгүй байсан бөгөөд зарим хөршүүд нь 2006 оны орчимд гадаад эмэгтэй тухайн байранд амьдарч байгаад генетикэл үзэгдэхэ болсныг хальт санаж байсан боловч хин гэдэг хаанаас ирсэн гих зэрэг мэдээллийг нь мэддэг эсвэл санаж байгаа ганц ч хүн гарч ирээгүй. Ийхүү хохирогч эмэгтэй хэн болох нь тогтоогдохгүй байсан тул түүнийг олон улсын нэршлийн дагуу Жен Доу хэмээн хочлон нэрлэх болсон. Энэ хэрэг дээр нотлох баримт болох яг 2 зүйл л арга ястай хамт олдсон нь цементэд зурагдсан тамхины хайрцаг болон бэлэн гомонгийн амтлагчны уут байсан боловч тийм ч тустай нотлох баримтууд биш байсан юм. Энэ хэргийн мөрдөн байцаалт тийм ч өргөн далайцтай бол явагдаагүй бөгөөд 2017 онд Солонгосын алдартай Кигоши Агушивта буюу үүнийг мэдмээр байна гэх нэвтрүүлгээр гарснаар хэрэгтэй хэн байж болох талаар бүдэг бадаг зураг гарч ирсэн гэхэд болно. Нэвтрүүлгээр дамжуулан уран бүтээлчид хэрэгтэн хэн байж болох талаар 2 таамаглал дэвшүүлсэн. Нэгдүгээрт тухайн байрны түрээслэгч эсвэл зүгээр л хажуугаар өнгөрч явсан хэн нэгэн гих таамаглал. Гэхдээ энэ таамаглал үнэн байх бараг л боломжгүй. Хүний байшинд түрээс түлж амьдарч байж генетикэн л цемент зуураад блокоор гадарлаад дөрвөлжин зутгамал хийх боломж хинтж байхгүй. Бүр гадаа хүний нүдэнд шууд харагдах газар ийм зүйл хийх боломж байхгүй гэдг нь тодорхой. Харин зүгээр хажуугаар өнгөрөөд явж байгаа хүний тухайд бол боломжгүй гэдэг нь бол шууд харагдаж байгаа байх. Харин ийм зутгамал авс шахуу зүйлийг хийх боломжтой хүн бол яахын аргагүй 2 дугаар таамаглал болох байшингийн эзэн. Байшингийн эзэн цемент зураад байшиндаа ийм зүйл хийн үү байна уу хинт ч хамаагүй шүү дээ. Тэгэхээр хамгийн боломжтой сэжигтэн бол яахын аргагүй байшингийн эзэн. Тухайн байшингийн хувьд 1990-с 2015 оны хооронд 3 өөр эзнийг дамжсан байлаа.
Нэгдүгээр эзэн нь 1990-ээс 2000 оны хооронд эзэмшиж байсан Юнг их эзэн. Хоёрдугаар эзэн нь 2000-аас 2003 оны хооронд эзэмшиж байсан Пак гэх эмэгтэй. Гэхдээ энэ эмэгтэй байшингаа түрээслүүлнэ гэхээс биш өөрөө бол огт ирдэггүй байсан. Тэгэхээр сэжигтний тоонд бол хамаатай биш. Гуравдугаар эздүүд нь 2004-өөс 2015 оны хооронд эзэмшиж байсан Соо болон И гих хамтарсан хоёр эзэн. Тэд байшингийнхаа 1-р давхурт өөрсдийнхөө барилгын бизнесийг эрхэлж 2 болон 3-р давхураа түрээслүүлдэг байсан. Тухайн байшингийн хувьд бараг л уулын хаяанд байрладаг учраас уулын зогцыг цемент хийж зутгаж байснаас илүү ууланд гаргаад булчсан нь амар санагдахаар. Гэхдээ яагаад ууланд булаагүй талаар хоёр таамаглал гарч ирдэг. Нэгдүгээрт гэмт хэрэг өвөл гарсан учраас хөлдөө газар ухахад хэцүү байсан. Хоёрдугаарт тухайн газар маш олон тооны нохойтой нохойнууд нь уулаар тэнэх дуртай учраас зохицыг ухаад гаргаж ирж болцошгүй хэмээн айсандаа цемент хийж зутгахаас өөр арга байгаагүй. Гэхдээ гээд цемент хийж зутгахч бас тийм ч амар ажил биш. Нэг уут цемент ихэвчлэн 40 кг жинтэй буюу ганцаар өргөхөд нэлээд хүч шаардагдана. Яг уу монголчууд бидэн шиг ийм хүч чадалтай хүмүүст бол 40 кг юу ч биш байж болох ч гэсэн солонгос хүмүүсийн хувьд бол нэлээд хүч шаардагдах тийм хэмжээ. Харин зохицыг зутгасан дөрвөлжин зутгамлыг дүүргэхэд нийтдээ 7 уут цемент 63 литр ус ашигласан гих тооцоо гарсан гэхээр нэлээд хөдөлмөр орсон байгаа юм. Тэглээч зохицыг зутгахдаа 3 давхургаар буюу нэг давхургыг нь хатаж эхлэмэгц нь 2, 3 гэх мэтчлэнгээр 3 удаа давхурлаж зутгасан байдаг. Нилээдгүй хүч хөдөлмөр цаг хугацаа материал шаардлагцсан гэсэн үг. Тэгэхээр ганц хүн хийгээгүй ч байж магадгүй юм. Одоо нотлох баримтлал руу анхаарлаа хандуулцгаая. Зурмгийн дотроос тамхины хайрцаг болон бэлэн гомингийн амтлагчны цаас гарч ирсэн гэсэн шүү дээ. Тухайн тамхины хувьд зөвхөн 2004-өөс 2008 оны хооронд ийм хайрцагтай үйлдвэрлэгдсэн бол бэлэн гомин нь 2006-аас 2008 оны хооронд ийм цаастай үйлдвэрлэгдсэн байдаг. Тэгэхээр хохирогч 6-аас 8 оны хооронд амиа алдсан байх магадлал хамгийн өндөртэй. Харин зохицыг шүүн яарсан байдалтайгаар цементэнд зутгасан байж магадгүй. Учир нь хэрэгтэн гэгийн цагаан өдөр зурмаа зуурч зутгсан бол тамхины хайрцаг гомингийн амтлагчны цаасаа зурмын дотроо хийж зурхгүй байх байсан. Эдгээр дүр зургуудаас дүгнэх юм бол 2004-өөс 2015 оны хооронд байшингийн эзэд байсан Соо болон И гихч хоёр хүн хамгийн сэжигтэй хүмүүс. Байшин дотроо огт нойлын өрөөгүй учраас тэд өөрсдөө ч бас гадаа нойлын өрөөндөө бие засдаг байсан хэрнээ яг хажууд нь байгаа цементэн зутгамлыг хараагүй мэт амьдарч хэрсэн. Ер нь анзаарахгүй байхын аргагүй зүйл байсан л та. Тэглээч тэд барилгын бизнестэй учраас цементэн зурмгийг хинээс ч илүү хийж чадах байсан. Гэхдээ хамгийн сэжигтэй хүн бол И биш харин Соо. 2014 онд байшингаа зарах тухай яриа гарахад Соо зарахгүй хэмээн эсэргүүцэж байснаа генитэл зөвшөөрч байшингаа зарцгаасан. Харин зохицос гарч ирсэн гих мэдээллийг Соо ганцаараа маш мэдрэг байдлаар хүлээн авсан бөгөөд та нэвтрүүлгийнхин ярилцлага авахыг хүсгээд тэр илт бухимдаж маргаан үсгсэн. Зүгээр л би мэдэхгүй гэж хэлхийн оронд бухимдаж байсан нь үнэхээр л анхаарал татах үз. Түүний гаргаж байгаа үйлдэл болон байшингаа гинт зарахыг зөвшөөрсөн гих зэрэг үйлдэлийг гэмт хэргийн профайлаар дүгнэхдээ Соог баригдахгүй гэх итгэлээр дүүрсэн учраас ийм шийдвэр гаргасан хэмээн дүгнсэн. Гэмт хэрэг үйлдээд баригдахгүй удах тусам гэмт хэрэгтэн би баригдахгүй гэх итгэлийг өөртөө бий болгож эхэлдэг бөгөөд Соо яг л ийм байдлаар байшингаа зарахыг эсэргүүцэж байснаа дараа нь гинэтгэл зөвшөөрч орхисон. Дээрээс нь тэрээр цагдаа нарт нэгэн нотлох баримтыг гаргаж өгсөн нь 2013 оны 11-р сард цэвэрлэгээний компани захирал авч явуулсан гэх нэгэн зураг байдаг. Тухайн зураг дээр цементэн зутгамал огт байхгүй байгаа болох нь харагдаж байсан боловч цэвэрлэгээний компани тухайн байшинд 2013 оны 11-р сард огт очоогүй болох нь баримтаар нотлогдож байсан бөгөөд 12-р сарын 18-ны өдөр л очисон болох нь батлагддаг. Тэглээч тухайн зураг цэвэрлэгээний компанитай огт холбоогүй харин Соо өөрийнхөө утсаар дарсан зураг болж таардаг. Яг л өөртөө нотлох баримт бэлдсэн бит.
Профайлерын дүгнэлтээр бол соо энэ зургаа харж өөрөө өөртөө тайвширлыг бий болгодог бөгөөд би баригдаагүй, баригдахгүй хэмээн итгүүлж хоосон зургаа харсаар л байдаг. Ийхүү монгол хүн байж болцошгүй хохирогч эмэгтэй хэрэг одоо хүртэл илрээгүй байгаа бөгөөд зохицор нь тэр чигтээ ялзаралт орчихсон учраас энэ эмэгтэй үхлийн шалтгаан юу байсан болох нь хүртэл одоо хүртэл тогтоогдоогүй. Тэглээгээд 90 хайсан хүнч гарч ирээгүй тул арга ясыг 3 жил хадгалж байгаад чандралчихсан. Харин энэ хэргийг 10 жил болмогцсон буюу арга яс олцсон 2016 оны 4-р сараас эхлэн тооцоод энэ сард хаах гэж төлөвлөсөн байгаа юм байна. Хэрвээ таны танд хэн нэгэн ойролцоогоор 20 гаруй жилийн өмнө Солонгосын Инчоноос алга болсон бол энэ эмэгтэй байж ч бас болзошгүй юм байна шүү. Энэ удаагийн маань хэргийг хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.